Золон шиврэх бороонд нэлэм санаж өсөн бүсгүй чинь би зөвхөн чамаасаа харгуйч зүрхэндээ гойсон бүсгүй чинь би Гинэн бүсгүй чинь би урагч чиний төлөө амьдарч байсан бүсгүй чинь би чиний төлөө зориулсан миний чимээгүй нисээд одохгүй чиний төлөө амьдарсан чимээгүй зүрхэмээ нүрдүүлнэ. Тоглолтын бэлтгэл ажил нэлээд сонирхолтой, нэлээд сайн явж байгаа. Би одоо нөгөө бас филармоны яг нөгөө оркестртэй хамт ирж нийлж үзэж байна. За хөгжмөнүүдийн шинэ хариулгатаагаар ахаад нөгөө амьд хөгжмийн хамтлагтай тавьж байна. Одоо бас тэнцэн надыг татаарынхаа хүлээж байгаа гэл ер нь нэлээд сонирхолтой шинжлэгдсэн зүйлүүд ч гэсэн айгүйх байгаа. Хүн зүгээр яхаа өөртөө айгүй тийм өөрийгөө анзаардаг байх хэрэгтэй. Яг одоо би ямар байна? Надад хүнд байна уу? Ямар байна? Эсвэл би хитрхийх ингээ хүмүүст анхаарад өөрийнхөө талаар бодлооч гэдэг юм уу те нэг юм байдаг та. Тэ. Тэгэж нэг өөрийгөө санах процесс нь ойр ойрхон байвал айгүй зүгээр юм шиг санагддаг. Урлаг нөгөө айгүй нөлөөлтөй учраас хүмүүс бол яг хоо тэгээд сөрөг зүйлсийг бас сайн сайхныг сурталчлаасаа гэж хүсдэг. Гэтэ урлагийн маань уугуул шин чанар нь юу вэ гэхээр миний бодлоор шүү дээ. Хүний бүр хамгийн дотгошоогоо бүр хүний ингээд зөвхөн махан бие зөвхөн ахуйд ахсан амьдралаас гадна тэр нэг юм сүнстэй тэгээ бодтой айгүй урттай хугацаанд түүх үлдээд тэр айгүй хүчрхэг зүйлийг нас ингэж хөгжөөж өдөөж тижээж идэг бас айгүй том өөр ертөнц учраас сайн сайхан зүйлээр одоо сайн зүйл үзүүлэх хэрэгтэй эсвэл энэ ингээд юм пропаганда шиг гэж бол ерөөсөө тэгж ойлгож болохгүй. Ер нь бол амар хайцтай гэж тийм. Тэгээд ямар ч арга хэмжээ вэ, жижиг арга хэмжээ, том арга хэмжээ ер нь тайзан дээр гарах юм би дандаа сандардаг. Айгүй сандардаг тийм. Яг гарцны дараа гэд гаг болчдөг. Тэрнээс өмнөх үе бол дандаа ер нь амар хэцүү байдаг. Би болохоор тайзан дээр шал өөр хүн байдаг. Шал өөр хүн болоо явцдаг. Тайзанаас босод үед болохоор зүгээр би өөрөөрөө л байгаа юм л да. Гэхдээ тэр тайзан дээр гараад би болж байгаа тэр хүн нь бас тийм хэлбэрчж байгаа юм эсвэл яаж ааш цаанаасаа тийм одоо уран бүтээлч болгонд байдаг л зүйлтэй. Ганцхан надад биш дуучин болгонд хөгжимчин болгонд байдаг шал өөр персона байдаг учраас тийм тэгээд тийм тайзан дээр бол би шал өөр хүн болчтой тийм. Би чамаасаа хинэгэнгүй ертөнцөд гоёлаа мөрөдлийнхөө тухай яран дуулан хамт төсөөлөд үзээрэй энийг хамт орой чирэггүй чиний минь мөрөдөл хахурхи энэ бүгдийг ганцаараа дуулан төсөөл хэрэггүй төсөөл чирэггүй энэ хариг Өөр мэрэгжлийн сонголт бол яг уу би бүр жоохон бахтай бол аялал жуулчлалын чиглэлээр ажиллах юмсан, тийм чиглэлээр авах юмсан. Миний ажлын шалтгаан савл хийвэл хөдөө явдаг байгаасаа гэж өгөх боддог байсан. Тэгээд дараа нь яалтчгүй нөгөө дуу хөгжим урлагт би нөгөө байнгын татагддаг учраас тэгээд цаанаас угаасаа хөтлөд аваа авчдсан байлаа. Өөр зөндөл олон мэрэгчлээ сонгож авах байсан баг л та. Тэд би айгүй олон юмд юу өөрийгөө авьяастай гэж боддог тий. Тэгэхээр ирээдүйд ч гэсэн би бас өөр дээрээ бас ингээд шинжилгээ хийгээд өөр салбарын өөр зүйлсүүдээр бас ингээд ажиллаж амьдрах бах. Тийм давхар. Ганцхан дуучин гэдэг үгдлээр биш тий. Тэгэхээр ер нь бол айгүй баялаг амьдралыг хичээдэг тий. Тийм өөр байх биш. Байх байсан биш ер нь байх хичээдэг. Хүн ганцхан юугаар өөрийгөө хараад
тэрнгээр тодорхойлоод амьдрах айгүй хэцүү байдаг. Тэгэхээр хүн өөрийгөө тодорхойлох, өөрийгөө дүүргэх ер нь хідэн өөр төрлийн зүйлстэй байж иж тижээж хувь бие хүн болоод илүү хүчрэхэг байдаг шиг надад санагдаад байдаг байхгүй юу. Энэ нь байхгүй болсон ч энэ эдэр нь байдаг ч юм уу те. Эдэрийн эннийхээ төлөө хичээж байгаад эдэр нь нас ингээд дагаад идэх ч юм уу уялдаа холбоотойгоор те. Үзэсгэлэнтэй эмэгтэй хүн гэж нэгдүгээрт мэдээч үзэсгэлэнтэй эмэгтэй хүний гоо үзэсгэлэнтэй гэх хамгийн ихнийх нь. За хоёрдугаарт нөгөө өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрсөн хүмүүс юу нэггүй үзэсгэлэнтэй санагдаад байдаг. Харьцангуй бид нар яагаад ч нэгтгэдэг ш нөгөө амар учиргуулаг хөрхэн зүйл байхгүй ч гэсэн хамт байхаар яаж ингэж нэг хүний татдаг хүмүүс байдаг да 100% ингэж ямар ч хүмүүсийг татдаг яг тэрэн шиг тийм өөртөө тухтай өөрийнхөө одоо байгаа амьдрал бод момент дээр яг ингэж өөрөө зогсож чаддаг хүмүүс харцангуй айгу үзэсгэлэнтэй тэгээд бие ч гэсэн айгу хайтайхаа авч яваад нэг тийм гоё уур амьсгал ч гэсэн ингэж мэдрэгдээд тиймэрхүү мэдрэмж төрүүлдэг. Чи ингээд нэг юм гоё хувь хүмүүсээ дээ шүү дээ нэг юм хүмүүсийн дунд орсон ч гэсэн ингээ би гэдэг байдаггүй. Эсвэл ингээд нөгөө нэг хүмүүс өөрийгөө ярахын тулд хин нэг доош нь хийдэг ч юм уу те ийм биш. Айгу гоё. Тэр чинь тэгээд нөгөө нэг ингээд би энэ ч байна гэж чарлаад байхгүйгаас гадна хүн доош нь хийхгүй гэдэг чинь айгу хүчтэй хүн байгааг нь шинж авахгүй юу. Тэгээд удаан зугуухан тэр хүмүүсийн дунд өөрийнхөө паверыг олдог ч юм уу те. Тийм хүмүүс надад гоё санагддаг. Хайр гэдэг бол угаасаа миний хувьд хамгийн гол зүйл. Тийм. Гэтэ хайр нь зөвхөн нэг эсрэг хүсний хайрлах ч юм уу эсвэл ээж аавыг хайрлах гэхээр зогсохгүй юу хайр гэдэг айгүй өргөн сэдвийн зүйл юм л да хүрээний зүйл. Тэгээд тий надыг ингээ яг гоё амьд байлгаж идэг надыг илүү дулаахан байлгаж идэг зүйл юм да. Би айгүй олон бүтээлүүд дуртай. Хүүхэд байхдаа жишээ нь тодорхой цаг үеүдээ тэр бүтээлүүдээр нь харж олдог жишээ нь өөрхөн дурсамжийг өөрөө би жишээ. Тэгэнгүүт өсвөр насндаа хэд нөгөө яг л Reggie хийдэг сонсоод ч юм уу ингээд нэг юм нэг тухайн хүүхдэд хэдээс үзий төс аяр замгаа хоёрыг уншаал тий. Ингээл яг л тийм яг тэр юугаар явж ирсэн тий. Надад яг тэр хүүхэд насны минь бүх дурсамжтай минь хамт үлдсэн ч гэдэг юм уу тий. Миний амархан юм дөө. Нэг ах тэр би бүр тийм лаг юм юу надад харцангуй гайгүй. Гэтэ яг хуу ер нь аль би одоо өөрөө хичээж байгаа ч юм уу тий хөдөлмөрлж байгаа зүйлсийг ч гэсэн өөрийгөө тайван байхын төлөө хийдэг. 50 амьдрахын тулд миний одоо бүх зорилго бол ер нь 50 сэтгэл тэнгэр байхын тулд ажиллаж идэг. Тэгээд бас хүмүүс баг гомдоох юмсан гэж хүсдэг. Тийм. Онцгүй юм баг юмсан, хүмүүс баг гомдоох юмсан, 50 байх юмсан. Гэдгийг л жинжин шум байна да. Тийм одоо толгойд орж иж байгаагаар тийм. Юмний ард гарчлаа. За би энийг хийгээд дуусчлаа шүү. Би энийг амар хэцүү харагдчихсэн. Тэгсэн чи одоо би ингээд дуусчлаа ш гэдэг юм уу те. Ардан гарчлаа гэх үеуд байна. Үнэхээр заримдаа болж чадахгүй байгаа юмыг бас явуул сурах чинь бас айгүй том ардан гаралт юм байлээ. Тийм.
Монтролгүй яах вэ? Наад чинь ирээдүйч тохиолдол байх. Тийм. Яг ер нь миний янз бүрийн ажил, янз бүрийн зүйлс дээр надад шантарах зүйлсүүд аяг гарч ирнэ. Тэгээд янз бүр заримдаа би шууд буугаад өгчихсөн байж байгаа дараас нь буцаж оролцдог ч юм уу. Тэгэл ингээд миний амьдралын түүхэд аягүй олон одоо үйл явдлууд байна л да. Тийм. Гэтэ одоо харцангуй бас нөгөө өмшигээ бодвол хитрхийх зүйл бодоод хитрхийх өөрийгөө зовоохгүйгээр арай бас цомхон тэгээд арай зэгцтэй бас амьдралаа авч явахад суралцж байгаа. Тэсвэр төвчээр бол мэдээж ирэх шаардлагатай сэтгэлийн хат бас аягүй хэрэгтэй байдаг урлагийн хүмүүст. Тэгээд ямар ч нөхцөл байдлаас үл хамааран дотор нь ингээд нэг юм оргилж явах зайлшгүй шаардлагатай гэдэг бол ер нь аягүй том сарилттай. Тийм. Тэгээ би аягүй гоё баялаг дүүрэн хүмүүс гэж бодсон чинь ер нь урлагийн хүмүүсийг тийм дотор нь ингээд нэг юм доторх бэбигээ аягүй сайн олж харж чаддаг. Тийм. Миний хард үргэлж хамгийн бат зогсдог хүн бол манай ээж. Манай ээж бол бүх талаар намайг дэмждэг. Бас хамгийн үнэн шүүмжилдэг гэх юм. Хамгийн үнэн шүүмжилдэг. Гэтэ хизээж намайг одоо ингэж унтрааж эсвэл юм нураадаггүй яг юм гоё. Надад илүү ингээ павертай болгодог манай ээж. Тийм. Тэгвэл би ээжтэй амар итгэдэг, ээжтэй хайртай учраас тийм хүний өгнүүд нь ч гэсэн айгуу гоё юу хөвж идэв шүү дээ. Хэлж байгаа зүйлсүүд нь айгуу хүчтэй. Зөрчилддөг байсан, зөндөл зөрчилдөжсэн. Одоо ч гэсэн бас хаяа үе зөрчилнөө ээжтэй шүү дээ. Гэтэ тэгэл нөгөө одоо гэхдээ нөгөө нэг цаг явах тусам улам зөрчилдөх шалтгаан, зарчилдох зүйлс нь илүү хол, илүү цөөхөн бараг л юг болж гэж байна л да. Илүү би бинийг ойлгох нь ч гэсэн манай ээж ч гэсэн надтай хамт хөшөрж байгаа учраас. Тийм. Би хувьд үн цэнтэй дуучин гэвэл одоо жишээ Монголынхаа шууд жишээ хэлчихье. Тэгэх юм бол хин Ариуны сарыг 2 маань жишээ нэ. Тий одоо эмэгтэй уран бүтээлчдээс шууд хэлэхэд яа тэгэхээр тэр хүмүүс бүтэн нэг үеийг тодорхойлж чадчих штэ. Тэр хүмүүсийн одоо манай ээжийн залуу нас ч гэдэм үү эсвэл манай аавын тэр үеийг ч гэдэм үү те ингээд хүн амьдралаа эргээ санахад Ариунагийн сарагийн ингээд бүтээлүүдээр нэргэж өөрийгөө харах чадвартай байгаа байхгүй юу тийм. Тэгээ тэрнээс гадна одоо хүртэл үн цэнтэй бүтээлч байж чадна гэдэг бол үнэхээр гайхалтай. Тийм тэгээ бүтээлч хүмүүст бол ерөөсөө цаг хугацаа гэж юм байдаг. Бүтээлч хүмүүс бол бүтээгээл байдаг. Тэгээ тэрэнд ямар ч тийм юу байдгүй учраас л надад айгу тэрнгээрээс уран бүтээлч хүмүүс айгу даваа талтай юмшиг санагддаг шүү дээ. Би яг тэгж жишээддэж хэлвэл одоо чинь Ариуны сарыг ч байгаа хэлээ. Тийм. Одоо миний хамгийн ойрын галзуу мөрөөдөл бол Everesting Base Camp явах бол миний хувьд нэлээд айгу нөгөө надыг сорхоос гадна тэрстэй амар гой дурсамжуулж үлдэх гэж бодож байгаа. Калиш би буруу хэлж магадгүй уулыг би бас гороолох айгүй хүсдэг. Яг тэр уул амар үзэсгэлэнтэй миний хамгийн туртай уулуудын нэг багхгүй юу. Тэгэхээр би тэр уулыг бас гороолж тэгж алхах гэсэн бас мөрөөдөлтэй байгаа. Эдгээр чи миний гой галзуу төлөвлөгөөнүүдийн нэг бас өөрөө хөгжмөөр продюсинг хийгээд хөгжмийн үг аян дээр нь өөрөө ажиллаад тэгээд хөгжмийн найруулга дээр нь хамт суугаад яг өөрийн 100% юм нэг юм одоо цаг моментын миний гэдэг өнгө аясыг харуулсан бүтээлүүд дээрээс ажиллахыг хүсэж байгаа. Энэ бас миний галзуу мөрөөдөл гэх мэтчлээ. Ер нь миний дуусан дуу уран бүтээл болгоо хардталтай заавал нэг түүхтэй, сторитой байгаад байдаг учраас яг нэг хүнс зориулаад дуу хийж илаа.
бас зүгээр тэр моментын тухай ч гэсэн дуу хийж илаа гэх мэтчлээ. Ойд би амар бантаад амар чичээд тэгээд нөгөө би яг сандрахаараа миний тарих ингээ бүх гацчдаг байхгүй бүр юу ч үгүй ингээ тэгээд бүр юм. Тэгээ гарангуудаа нөгөө үүлэн сандаг хамгийн их дуулж байсан байхгүй. Тэгснэ сананда гэсэн буцсан штэ юу юм шиг. Тэр үед өстой яа. Хөтлөө урьж ижлээ бууж ирээ. Амжилт гэдэг бол миний хаар өөрийнхөө төлөвлөсөн байгаа өөрийнхөө хүсэж байгаа зүйлдээ л хүрэхийг хэлэх багтаа чинь амар хайрцангуй шүү дээ тий. Саятан болох эсвэл хамгийн хүчтэй хүн болох ч гэдэм үү тий. Зарим хүмүүс зүгээр л хүүхдтэй болохыг хүсэж байдаг. Энэ бас амар том амжилт байдаг. Хүн болгоны хэрэгцээ, хүн болгоны сонирхол өөр учраас айгүй хайрцангуй юм л да. Цаг хугацаа чинь ингээд дандаа нэг хэвээр байдгүй шүү дээ. Чи одоо амар жаргалтай байсан ч цаг зуурих чи зовлонтой байсан ч цаг зуурих. Тийм учраас жанжин шугамаа битгий алдараа л гэж хэлэндээ. За яг ертөнц ямар нэгэн зүйл бол надыг юм бужигнжаага амьдрал донд хэсэг ч гэсэн ингээ фриз болгодог байгаасаа гэж л бүтээсэн баг. Хүн болгон угаасаа л ингэж амьдарч байгаа юм чинь тийм. Тэгэж тийм зоригтойрсэн баг. Дээрээс нь нэмээд би бас гоо нийгэмд айгуу сайхан нэг тийм одоо нөгөө нэг амтан тэгээд хүн хоёрын юм одоо за манад бол тэр ч манай хомоор гэж ярьдаг шүү дээ тий. Тэнгууд хүмүүс нөгөө амар шууд буудаач алаач ч гэдэм үү тий. Айгуу ингээд нөгөө айгуу том сэдвийг ямар ч мэдээлгүйгээр гяс гэд алгацчихдаг ч юм уу тий. Гэх мэтчлийн ийм зүйлсүүдийг энэ дээр би бол айгуу сайн том ойлгосон юм. Эзэж альва юм одоо зорж байгаа зүйл рүүгээ хүн шийдэх гэж хандаж болдгүй юм байлээ. Чиний буруу гэж хүн ялгах юм шиг орж болдгүй юм байлээ. Буруу ярьж байгаа, зөв ярьж байгаа хамаагүй өөрийнхөө зөв гэж бодсноо тэр хүнд ойлгуулахын төлөө тайван хичээх нь айгуу чухал гэж би бол сүүлийн үед харсан. Тэгэхээр би бас ирээдүйд өөрийнхөө энэ хайртай үн цэнтэй гэж боддог байгаа амтан гэдэг зүйлстэй ч гэсэн ямар нэгэн нөлөөлөл хувь нэмэр оруулах юмсан гэж хичээдгээ тэгж чадах хаа гэж найдаж байгаа. Миний хамгийн гоё туртай үеуд дандаа ер нь би өөрөө төлөвлөөд энэ тиймд очих тэр процессүүд байдаг байхгүй юу? Одоо явж байгаа замын аялал тэр дундаа болж байгаа процессүүд ер нь бүх юм. Тэр ер нь би нэг газар байгаад ах үнэхээр тийм дуртай биш. Ер нь бол айгүй их ингэж юм газар үзэх тэр орчинд очих тэгээд тэр онцгой зүйл гэдэг юм яг өөрийнхөө нүд ам хамарч хэрэг мэдрэх яг өгөхстэй шүү дээ. Тийм. Баруун аймагуд гоё. Миний уугуул одоо юу бол завхан байдаг байхгүй юу? Завхны байгуул үнэхээр үзэсгэлэнтэй. Говийн бүсээр явах амар гоё байдаг. Говийн яг бүр ингээд нөгөө торхонгүй тэнгэрт байдаг шүү дээ. Тэг ингээд од гараад
эсвэл нар жаргасан гэсэн үнэхээр гоё байдаг. Тэр үед маш сайн хөгжим сонсох үнэхээр гоё байдаг. Одоо үнэхээр гоё нь үгээр хэлхий аргагүй. Яа тэгэхээр би удаан хугацаанд ингээд одоо надад нэг гоё үг явуулдаг ч юм уу эсвэл айгүй гоё сэтгэл гаргаж ингээд коммент хийдэг ч юм уу те эсвэл хаяа дайралтахаар ингээд айгүй гоё өгнүүд хэлдэг хүмүүс байдаг л та. Тэгээ тэр хүмүүс одоо миний хамгийн гоё хийж чадах юм бол бүтээлж байгаад тэгээд ингээд буцаагаад өөрийнхөө одоо чадлаараа сүнсний дайлах гэдэг шиг те ийм зүйлс хийх ёстой л доо. Тэгэхээр надад ийм гоё шанс олдож байгаа. Тэгээд өөрийгөө буцаагаад ингээд тайзан дээрээс тэр хүмүүст өөрийнхөө мэдрэмжийг зориулах гэж байгаа ийм үеэдээс надад тийм олон байхгүй байх гэж бодож байна. Тэгэхээр би одоо маш их баяртай. Айгу гоё жаргалтай л өдөр хоногуд өнгөрч байна доо. Тэгээ айгу догдолж байгаа. Мэдээж хэрэг уран бүтээлийн тал дээр илүү их өөрөө продюсер хийсэн хөгжмүүд өөрийн гэсэн бүр яг 100% намайг ингээд харуулсан тийм бүтээлүүд илүү хийхийг хүсэж байгаа. Би бас яг 100% өөрийгөө энэ чинь одоо би гэдэг уур амьсгалыг тийм ч сайн гаргаж ирсэн гэж ерөөсө бодохгүй байна. Яг өөрийгөө төлөөсөн цөөхөн байдаг учраас илүү их тэр тал руугаа бүтээлүүд хийх байх гэж бодож байна. Lucid Dream-ийн ерөнхийдөө надын нөгөө бүтээлүүдээс айгүй агаар нэг ижлэхэн нэр өгөхийг ер нь хичээсэн. Тэгээд би дуулж байгаа ч юм уу эсвэл ямар нэгэн бүтээл гаргаж байгаа үедээ яг мэдэрдэг ч юм уу эсвэл илүү их тэр давмгай байдаг зүйлсээрээ одоо мэдрэмжээрээ гэх юм уу гэж нэрсэн. Айгуу тийм янз бүрийн халуун мэдрэмж авах бахта зарим хүмүүс бүр ингээ юр бусын ч мэдрэмжийг аваасаа гэж хүсэж байна. Тэр цумаа бүр газар дээр буугаад өөрийгөө хэвцүүлж харахаар ч юм шиг те юм сонио гэмээр мэдрэмж ч юм уу те нэрэ гэдэг ч юм уу. Тэгээд бас заавалч тийм хүн ойлгоод авах шаардлагагүй шүү дээ. Ер нь урлыг заавал их ойлгуулах гээд ингээд авчих зүйл биш. Зүгээр л ингээд тийм гоё vibe дээр гоё ингээд хамт ингээд нэг гоё живж чаддаг тийм байгаасай л гэж хүсэж байна. Тоглолтын бэлтгэл эхлээд хөгжимчд маань хөгжмөн дээр ажиллаа. Оркестра маань бүгднгийн нотлоо тэгээ бүгднгийн ингээд тоглоод нийлээд ингээд нэлээд одоо олон салаа бэлтгэлийн үйл ажиллаад одоо л ерөнхийдөө шатарч хэлж бидний бол нэлээд удаан бас бэлдсэн. Тэгээ би ер нь голчлоо яг хөгжим болон энэ хөгжмийнхаа талын зүйлсүүд дээр илүү тулж ажиллаж байгаа. Тэгэхээр илүү надтай ойрхон миний агаарыг бас илүү их дуурах болов гэж бодож байгаа. За манай тоглолтын найруулагчаар оргил Жанангийн оргил маань хамтарч ажиллаж байгаа. Тэгээд өмнө нь ч гэсэн айгүй олон том тоглолтуудын ард гарсан. Тэгээд бас оргилтойгоо хамт энэ тоглолтын ард гарах гэж байгаад үнэхээр баяртай. Тэгэл надыг маш сайн ойлгодог. Тэгээд ийм илүү ийм бүр ингээд найз шиг байгаад тэгээд заримдаа бүр ингээд яг ийм гэр бүл шиг харилцаатай байгаа. Тэгээд юмнууд юм маш гоё ингэж уялдаа холбоотой зохицуулаад авч явж байгаа. Уялдаас баярлж байгаа шүү. Тийм бас их олон зүйл суралцж байгаа. Өмнөх тоглолт дээр би одоо бараг 8 жилийн өмнө тоглож ирсэн. Тэгэхээр би 8 жилийн өмнө бүр илүү хүүхэд байсан гэж тарьж байгаа. Тэгэхээр одоо арай илүү жоохон том хүн болж байгаа юм болоо. Би ч хамгийн түрүүнд харж иж байна. Гэх мэтлээ олон өөр зүйлүүд байгаа нэгдүгээр. Нөгөө би оригийнхантай хамтарч ажиллаж байгаа учраас айгүй гоё бүтээлч хамт олонтой хамт байгаа учраас энэ бол миний хувьд өөрийн минь хувьд айгүй том ахиц дэвшил гэж бодож байгаа. Тэгээ айгүй гоё байгаа. Тий. Шинэ уран бүтээлүүд багтж байгаа. Тэгээд хизээч дуулагдж байгаагүй олон цацаг байгаа бас уран бүтээлүүд байгаа. Шинэ хамтарсан уран бүтээлүүдээс бас байгаа. Тэгээд өмнө нь би дуулчаад бас хизээч тайзан дээр дуулж байгаагүй. Зөвхөн студид бичүүлээл тэгээд тэр чигтэн цацаал үлдээсэн уран бүтээлүүдээс анх удаа тайзан дээр найруулгатай авдуулах гэж байна. Тоглолтонд за татаарынхан маань байгаа. Ариу маань байгаа, Ингүү маань байгаа, Били маань байгаа. Тэгээд хин Дойд бас байгаа. Тэгээд Бэгээд Хилч маань байгаа. Гэх мэтчлэн залуу уран бүтээлчдээс ахуулаад Хайнаах маань гэл ингээл тийм ингээл айгу. Тэгээд би айгу их олон хамтралуудтай бас байдаг учраас ер нь бол тийм. Би дээрээ яг тухайн хамтрал дээрээ дуулахаар надтай. Одоо манай тоглолтын дээрээс хүлцэн ирнэ.
За өнөөдрийг хүртэл намайг сонсож байгаа, надад урмын үг хэлжсэн. Тэгээд надыг бас заримдаа ингээд шантрах үед минь ч гэсэн ингээд буцаагаад ингээд гой хүчтэй олгож өгдөг, гоё үгсүүдийг хэлдэг хүмүүстээ бүгдээрэнд нь маш их баярлалаа. Тэгээд та нартай хайртай шүү. Тэгээд би хичээнэ. Тэгээд тоглолтын дээрээ бүгдээрээ уулзцаая. Nicht сэтгэлэн ярахад тэр үед чи дандаа түнтэй хамт байсан ганцаараа юм дэрсэн яг ач гэж